Казахстан улсын тухай сонирхолтой баримтуудаас сургая. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 9-р ордог тус улсад 120 гаруй үндэстэн амьдардаг газрын хөвлөд нь Менделеевийн үеийн системийн бүх элемент бий. Зөв толгойд улс задарсны дараа тус улсын бүрэлдэхүүнд байсан 15 бүгд найрамдах улсаас хамгийн сүүлд буюу 1991 оны 12 дугаар сарын 16-нд Казахстан тусгаар тогтнолоо зарлажээ. Оросын холбооны улстай 7591 км хуурай замаар хилэлдэг нь дэлхий дээрх хамгийн урт хуурай замын хил юм. Зөвлөлт холбоод улс задарсны дараа Казахстан улс хэсэг хугацаанд цөмийн зэвсэгтэй байсан. Зөвлөлтийн цөмийн хөтөлбөрөөс 1400 орчим цөмийн цэник тухшууг өвлөж авчээ. Удалгүй 1992 онд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд нэгдэж 1995 онд бүх цөмийн цэник тухшуугаан Орос улсад шилжүүлэн өгсөн байна. Казахстан их талыг ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд оруулжээ. Дэлхийд даярах ураны нөөцийн 20% нь Казахстанд байдаг. Тус улс уран олборлолтоор дэлхийд тэргүүлдэг. 2024 онд 23270 тонн уран олборлсон нь дэлхийн нийт олборлолтын 3865% болж байна. Казахстаны нутаг дэвсгэрт дэлхийд хамгийн анх удаа зэрлэг адууга гаршуулан тижээж ирснийг эрдэмтэд баталдаг. Энэ нь 5500 жилийн өмнө болсон үйл явц бөгөөд адууны аж ахуйн түүхийг мянган жилээр урагшлуулж байгаамаа. 1986 онд Казахстанд төмөр замын салбарт дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. 2 дугаар сарын 20-ны өдөр Атрын төмөр замаар 440 вагоноос бүрдэх 6.5 км урт гал тэрэгний цуваа 43.4 мянган тонн нүүр сачин өнгөрсөн байна. Ихэнх хүмүүс Нидерланд орныг алтан зул цэцгийн өлгийн нутаг гэж боддог. Гэтэл үнэн хэрэг дээрээ 10 сая гаруй жилийн өмнө одоогийн Казахстаны нутагт энэ цэцэг ургаж байжээ. Хамгийн гоёмжлог цэцэг гэгдэх алтан зулын хамгийн өргөн дарахсан төрлүүд бол Гэргийн казак алтан зул, Каупманы алтан зул юм. Балхаш нуур бол хэмжээгээр дэлхийд Каспийн тэнгисийн дараа 2 дугаарт ордог ширэгдэггүй давстай нуур юм. Сонирхолтой нь ил голоо цутгадаг энэ нуурын баруун хэсэг нь цэнгийг устаа бол зүүн хэсэг нь давстай юм а. Үүний учрыг эрдэмтэд одоо хүртэл олоогүй байна. Аз дахь хамгийн өндөр улсын нэг болох Хан Тэнгэрийн Казахстанд байдаг. Мөнхөд цас мөсөөр хучигдсан энэ уулын пирамид хэлбэртэй оргил 7010 м, бараг төгс дэг шимтэй. Хан Тэнгэрий бол Таншан нурууны нэг хэсэг бөгөөд өндрөөрөө ялалтын ориглолын 7438 м-ийн дараа ордог. Агуй хорны дайны үед зөвлөлтийн цэргүүдийн хэрэгэлсэн 3 сум дутмын нэгийг Казахстаны тугалгаар хийжээ. Дэлхийд дээрх хамгийн өндөр яндан бол Экибасту зохтын Гэрээс 2 цахилгаан станцын яндан юм. 419.7 м өндөр яндангийн оройд гарахын тулд 4 цаг гаруй хугацаанд авирах шаардлагатай болдог байна. Харьцуулахад Эйфелийн цамхгийн өндөр 324 м юм. Медиа бол дэлхийн хамгийн өндөрт орших өвлийн спортын зогсолбор. Хиймэл мөсөн талбай нь 10.5 мянган хавтгай дөрвөлжин метр юм. Уулын цэнгэг усыг мөс болгон хөлдөөсөн тул дэшүүрийн спортод 170 дэлхийн дэд амжилт тогтооход нөлөөлжээ. Хэдийгээр Казахстан улс далайд гарцгүй боловч өөрийн гэсэн тэнгисийн цэргийн болооттой. Учир нь Казахстанд хамаарах Каспийн тэнгисийн эргийн шугамын урт нь 2340 км юм. Хятад Кыргызстантай залгаа хилээс холгүй. Чарын голын хөндөд орших 150 км урт Чарны хавцлыг Америк нэгдсэн улсын их хавцлын дүү гэж нэрлэдэг. Салхинд дэлгэгдсэн улаавтар өнгийн хад асгнууд гүн хавцлал нь ангар гаригийн байгалийн өнгө дөрхийг санагдуулдаг. Казахстан гэхээр л хээр тал өндөр улс цөл хагас цөл давмгаалсан газар нутаг гэж ойлгох нь түгээмэл. Харин тус улсын газар нутгийн 9.5%-ийг үржил шимтэй хар хөрстэй бүс нутгууд эзэлдгийг төдийлөн мэддэггүй юм а.